одоо энэ эрүүл мэндийн тусламжийн тухай хууль байгаа. Эрүүл мэндийн тусламжийн тухай хуулийн үндсэн гол зорилго бол энэ эмнэлгийн үйл ажиллагаа улс төрчдийн оролцоог хангахгүй байх. Тэнд оролцохгүй байхын боломжийг олгосон зүйл. Тухайлах юм бол лавлгаа шатлын том эмнэлгүүд төлөөлөл удирдах зөвлөлтөй байх ёстой. Төлөөлөл удирдах зөвлөлөөсөө дамжуулж эмнэлгийн удирдлагыг томилдог байх юм. Түүнээс одоо эрүүл мэндийн сайд чин бүрэн томилоод байгаа зүйл байна. За тухайлах юм бол одоо саний ярьж байгаа тохиолдол одоо улсын 1-р төв эмнэлэг. За улсын 1-р төв эмнэлгийн өмнөх томилсон томилгоо нь хууль бус байсныг энэ дээд шүүхийн шийдвэр гаргасан. Энэ олон шатны шүүхээр бүр 3-4 жил хэдэн жил вэ? 6 жил үргэлжилсэн шүүхийн маргаан. За ингээд Монгол улсын шүүхээс дээд шүүхээс бүр шийдвэр гараад энэ одоо огцруулсан явдал нь хууль бус байгаа учраас энийг одоо зас залруулал гэдэг шүүхийн шийдвэр эрүүл мэндийн яамд ирсэн. За үүнтэй холбоотойгоор бид одоо өмнөх төр томилогдсон байсан даргыг болиулж за дээрэс нь одоо тэр тухайн одоо улсын 1-р төв эмнэлгийн төлөөлөл удирдах зөвлөлийн одоо даргаар төрийн нарийн бичгийн дараа очир бод ажилладаг. За ингээд энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Энэ бол шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа шүү. За шүүхийн шийдвэрийг биелүүлээд тухайн хүнийг буцаага томилоход тухайн одоо 6 жил шүүгдсэн иргэн лаажи гэж иргэн за баярлалаа би одоо нэрх төрөө сэргээгээд би тэгтээ одоо энэ улсын 1-р төв эмнэлэгт ажиллах хүсэхгүй байна. Би одоо өмнө говийн бүсийн онцлог эмчилгээний төвийн даргаар ажиллаж байгаа тэрийг улам сайжруулж энэ ажлаа дуусгана гэж хэлээд тэгтээ би нэр хүндээ сэргээж энэ шүүхийн шийдвэрийг заавал би сонсомоор байна гэж энэ алдан тушаалаа буцааж одоо томилогдоод тэгээд өөрийн хүсэлтээрээ түүнээс энэ бол одоо 2-3 хонуулаад буцаагаад сольж байгаа зүйл биш шүү дээ. Энэ бол тухайн хүний эрхийн асуудал. За ингээд одоо дараагийн томилгоо нь бол төр томилоод одоо сонгон шалгуулт байна шүү дээ. Одоо ерөөсө бүх эмнэлгүүд сонгон шалгуултаар төлөөлөл удирдах зөвлөлөө байгуулна. Төлөөлөл удирдах зөвлөөрөө дамжуулж эмнэлгийн удирдлагыг өөрсдөө сонгодог байх. Эрүүл мэндийн яамнаас томилдгүй байх энэ тогтцоороо бид шилжсэн шүү. Одоо эрүүл мэндийн сайд хэнийг ч томилохгүй.